Хай. За Солонгосоос цастай өдрөөс бид хоёр мэдчилж байна. Байдаг, ажилдаг, амьдардаг, сурдаг тийм охтууд байна. Хоёр болохоор одоо Солонгост амьдраад бараг 6 жил, 7 жил болж байгаа. Тэгээд болох ч байгаа. Тэгээд яг амар ингээд Солонгост амьдраад ажил хийгээд сураад явж байгаа хугацаанд ингээд амар олон асуудалч зөндөө байгаа. Тэгээд дээрэс нь ингээд Солонгосын давуу тал ч юм уу эсвэл яг иймэрхүү юм хэцүү байдаг. Тиймэрхүү юмнууд амар их. Тэгээд ингээд зүгээр хоорондоо тэр талаараа амар их ярилцдаг ч гэсэн ингээд яг энэ талыгаа олон хүмүүст ингээд бас хамт ярил надад гоё юм шиг санагдаад. Тэгээд ер нь тиймэрхүү юм аа зүгээр чөлөөтэй нэг амар авах юмтай биш гэхгүй юу. Гэхдээ ер нь Солонгост яг амьдарч ирж үзэж ижил хүмүүс мэдэн штэ. Тэгснээс биш яг ингээд Монголд байгаа хүмүүс бол ингээд яг хөө сонсдог. Тэгтээ нэг мэдгүй штэ. Яг юу болдог юм. Тэгээд тэр талаар сонирхолтой ч юм байгаа, сонирхолгүй ч юм байгаа байхаа. Тэгээд яг ингээд Солонгост байдаг хүмүүст амар их юм бичлэг хийдэг. Эсвэл Instagram-аа ингээд хөтлж авч явдаг. Тэгээд влог хийдэг хүмүүс амар их байдаг штэ. Гэтэ ингээд зүгээр л өдөр тутмынхаа амьдралыг ч юм эсвэл нэг 7 хоногт юу болсноо ч юм уу ингээд зүгээр ярьдаг хүмүүс амар ховор байдаг юм шиг надад санагдаад. Яг хоо яг хийдэг хүмүүс байгаа гэхдээ ингээд хэрхэн амжилттай явах гэж юу. Тиймэрхүү юм талаар амар их ярьдаг юм шиг санагдсан надад. Тийм болохоор ингээд зүгээр л одоо ажлын тим байдаг ч юм уу эсвэл сургуульд яваад нэг ийм хэцүү зүйлүүд байдаг ч юм уу эсвэл энэ нэрээ гоё байдаг ч юм уу. Тиймэрхүү зүйлүүдийн талаар яриулаарай сонирхолтой юм шиг санагдаад. Гэтэ ингээд яг нэг хүнд юм өгье гэсэн гэхээсээ илүү ингээд нэг зүгээр л ер нь иймэрхүү байдаг шүү гэдгийг хуваалцъя гэж бодсон. Битэрийн подкастнаас нэг аваадах юм бол байхгүй. Гэтэ хантай? Тийм зүгээр л хань болох гэж ялангуяа Солонгост амар хань гэдэг чинь амар юм гоё зүйл шүү дээ. Тийм. Ганцаараа хэл хэмжиж баг галзуур нэстэй. Тэр талаас амар бодож хийж эхлэх гэж бодоод тэгээд бараг жил 2 жил ярьсны эцэст анхны цасаар бит хоёр та нартай уулзчих. Анхны цас, анхны подкаст. За энэ 7 хоног ямар хөө өнөөдөр юу? Би юу? Өнөөдөр өглөөсөөс ахгуулаад 4 хүртэл хичээлтэй байсан. Тэгээд яг мэргэжлийн хичээлүүд орсон болохоор нэлээд урт хичээлүүдтэй байсан. Тэгээд одоо нэг одоо улирлын сүүл эхлэж байгаа. 12 сарын ер нь 20 доор хичээл амарч байна. Тэгээд яг 12 сар болгож байгаа болохоор ер нь амар завгүй, амар их шалгалтуудтай. Тэгээд яг тэр болгоныгоо яаж амжуулах вэ гэж бодсон. Тэгээд дээрээс яг цас ороод нэг хувийн асуудлаас болж маш хүчтэй. Тэгэлээс эморж байгаа маань подкаст хийхэд бас их нөлөөлсөн байгаа. Магадгүй тий. Тэгээд ингээд хоёлаа суугаад ингээд гэж ярих цаг зав амар бага байдаг. Тийм болохоор ядаж ингээд 7 хоногт ганц удаа ч гэсэн хамт суугаад нэг 30 минутаас цагийн хооронд ч юм уу тэр 7 хоногт юу болсон эсвэл яг нэг сэдв барьж аваад тэрнийхээ талаар ингээд гоё ярил амар гоё юм шиг санагдаад. Тийм надад тэгж санагдсан. Чамдэж. Тэг надад ч гэсэн ер нь бол тийштэй зүгээр одоо бал хараал балны тухай ярил хоёул ярина. Нэг тийм дотоод сэтгэлээ ер нь онгол яг нэг сүртэй ярихгүй. Гэтэ ярих үе бол байгаа л да. Яг найзууд юм шиг. Гэтэ яа ингээд суугаад яг ярина гэхдээ тэр хугацаа нь ингээд одоо бол жоохон их болцсон. Гэтэ өмнө нь бол амар бага байсан. Нэг өсрээд нэг жилд ганц 2 удаа тийм байдаг байсан байх миний бодлоор. Тийм. Ер нь бол найзлах тусмал бүр амар гүнзгий найзлаад энэ хоёулаа ч. Тэгтээ яг жоохон муухай нээжиж магадгүй гэхдээ. За энэ 7 хоногт гэхдээ үгүйсээ чиний жоохон эм орлын 7 хоног гэсэн баха. Тэгээд цаашдаа жоохон удаад ирвэл яг энэ талаар ярилцъя. Тэг чи яс энэ 7 хоногт юу хийв? Ямар вэ? Юу ихтэй ажилдаа явсаар л. Оройн нь хичээл английнхаа хичээлд яваал. Тэгэл тийм миний ер нь тэгтээ яг амьдрал яг нэг л хэвэн штэ айгу гойныг. Тэгэхгүй надад амар гойнигтэй санагддаг миний. Гэтэ яг Солонгост байгаа хүн болгоо ер нь нэг хэвэнд орчдөг байх гэж надад санагддаг шүү. Бүр ингээл өглөө 9-өөс ажилдаа явлаа. Тэгэл орой тараал орой 5 гэлт орчдөг.
Тэгэл гэртээ арай өөр юм ихгүй. Тэгээд угаасаа гэртээ арай хоолоо хийгээд ядраад ажилтаа амар ядраад тэгэл унтан дахиад үлээ. Яг ингээд адилхан. Тэгээ ингээд орой найзууд мэдтэй гарыг гэхээр ядраад байна. Тийм яг одоо яг жоохон нас яваад жоохон ядардаг дээр утсан байгаа. Тэгээд тийм үед болохоор удаа зүгээр хурдан өстэй халуун цайгаа угаал унтидаа л гэж бодсон. Тэгээд яг хэд хоногийн өмнө Солонгост амар хүүтэрч эхэлсэн. Гинт нэрээ. Яа өглөө бүр би яг ингээд гэрээс гардаг байхгүй. Тэгсэн чинь манай гэрийн үүдэнд 3 машин мөргөлдсөн. Заснаас болоод гэжтээс. Гэт манай монголчин цас оруул ингээд тэрийг ингээд яг гулгадаг төгжирдэг ч гэсэн нэг машинууд нь өвлийн дугуй муугаа амар сольж хийсэн эсвэл ингээд арай нэг өөр эдэн штэ. Энд ч юм болохоор ингээд амар их цас оронгоо тэгээ дараа мөс болоод хөлдөөд тэгээд усархаг болдог болохоор юм. Амар хурд хайлчтай. Хайлчдаг болохоор монголч нь ингээд гişэнгүүд гэдэг ингээд дуурдаг штэ. Тэгээ ингээд багвайсан цас байдаг штэ. Энд ч болохоор ингээд шалчаг гэр шууд ингээд. Тийм амар хурд хайлчдаг. Ерөөсөө хөлтөн гэсэн ойлголт байхгүй. Тэгээд амар шавхаатай болчдөг. Амар зааван тийм. Яг орж их үедээ гоё ч гэсэн орсныхаа дараа амар шавхаатай ер нь жоохон сонирн болчдөг. Тэгээ амар сонирн. Гэтэ Монголд байгаа хүмүүс энийг мэддэг байхаа. Солонгосчууд цасархоор зон төгөрж явдаг шүү дээ. Үгүй бүр хамгийн амар өчтөр өглөө гэрээсээ гарахтаа зон төгтэй гарсан гэж. Би ч гэсэн өнөөдөр одоо минь хүн зон төгөр. Гуулаар ингээ амар нороод амар. Монголын цэс чинь ингээ тогтчихдээ шүү дээ. Тэгээ ингээ хувцаа гүвэнгүүт унцдаг. Тэнгүүд эдний цас болохоор ингээ яг бороо шүү. Тийм. Нэтэн байдаг. Тэгээд яг Солонгост байгаа сонсож байгаа хүмүүс бол л гэж л бодох л ахaltaа. Гэхдээ яг эрд үзээгүй Монголд байгаа хүмүүс сонсвол нэг жоохон сонирн байж магадгүй тий. Тэгээд цасмаас орсон баг чинь тавч тахаа явж идэг. Тий. Тэр гэхдээ амар гайхдаг. Амар гайхдаг. Одоо болохоор нэг анзаархаа болцсон ч юм уу. Хаянд гэж бод. Тий. Яг зарим нэг өдрөл таньд гэлэмтэл яваад идэв салтай чаа. Өчтөр би бүр яг ингээд гэрлөөгөө орой харих гад 4 зам дээр явжсахгүй юу. Тэгээд тэгсэн чи яг нэг эрэхтэй бүр шорттойгоо доогроо тавчтай явжсэн. Мөртөг байхгүй юу? Тийм дан цамц өмссөн. Тэгээ би бүр ингэж гайхаад юу лээ гэж бодсон. Би бүр ингэ хүрдэхтэй амар даарад явж байгаа чинь. Тэгтээ бид ирэхэд тийм хүмүүс амирхээс одоо тэгэхээр болцсон байгаад. Гэтэ арай жоохон өөрчлөгдөд аим шиг санагдчихна да. Тийм. Бойдог өмсдөггүй байсан шүү дээ. Бойдог гэд би баг ганцаараа бойдог өмсдөгсэн байна. Тэгсэн чинь одоо амар их бойдог өмсдөг болсон. Тэгээд жоохон ийм амар дулаалдаг болсон гэх юм уу? Нэг үе явах юм бол тий. Доогоор нэг ядаж ингээд юм терко байдэн штэ. Дотортой терко өмсдөг л за. Тэгснээс анх бүр шавшаалтай байдаг шүү. Тэгснэ юу гэлээ дээвэр амар юм том уртхаар гүрт өмсөдөд доогоор шаалт өмсгөдөд готалтай. Тэр нь бүр сандаа л. Тэр анхандаа амар сонь санагддаг нэрээ. Тэгээд хичээл мичээл дээр ингээд сургууль дээр зүгээр таавчтай левж идэг гэхгүй юу. Өнөөдөр маань сургууль дээр амар сонь юм болсон. Би ингээд өглөөний хичээл суугаад байжсан хгүй юу. Тэгээд тэгсэн чинь гадаа нэг юм нурж унаад бүр амар усан заяа бүр төс тас гэж заяа. Тас. Яа, тэгээд ондог ахгүй юу. Тэгээд ингээ манай QC-ний ментор ингээд хараад заяа манай багш ментор ингээ хараад яна юу болчих гэдэг харснаа. За ямар ч зөвхөн гэртээгүй юм шиг байна. Гайгүй хичээлээ өргөлөж орсон ахгүй юу. Тэгээд яг буугаад ирсэн чинь нөө нэг гадаа хаалга байдаг штэ. Яг сургууль үүдээр ордог хаалга. Тэрэнд ийм сарвж идэв штэ. Гадаа ийм ураг шагарсан сарвж. Тэгэд амар их цас ороод тэгээд тэрэн дээр нь цас бөгнөрсөөр байгаа ч юм. Эсвэл яагаад юм мэдэхгүй заяа. Ямар ч гэсэн ингээд бөгнөрсөөр хагаад тэр урдлын тэр сарвч тэр чигтээ доош унцсан. Ямар сони. Бүр амар. Ямар сони. Тэг хэрвээ ингээд тэр яг тэр унжихт нь хүн байсан бол шууд дарагдаад үхнэ. Тэр бүр хүнд төмөр байгаа штэ. Тэр чинь бүр ингээд шилмэлтэй дээрээ шилдээ ингээд төмөр. Тэгсэн тэр нөр амцсан. Тэр ямаргүй аяг ингэсэн байна да. Нөгөө дээр нь цас тогтоо тэгээд цас чинь нэг хайлаад хүнд болоо. Мөсtöд. Тийм баг тийм шүү. Мэдгүй тэгээд манай одоо яг манай сургууль байгаа шүү дээ. Сургууль дотор манай сургууль. Манай мэрэгжлийн сургууль гэсэн үг шүү дээ. Тэгээд нэг давхраараа 3 давхар 4 давхар гэд хаалгууд гаднаас ордог хаалгуудтай байхгүй юу? Тэгээд одоо нэг давхрын хаалга нь орж байгаа болцсон. Тэгээ одоо сургууль руу орохын тулд заавал 3 юм уу 4 давхраар дамжиж орно. Йоо ямар хэцүү. Драа талцсан. Тэр тэгтээ хурдан засчих. Гэтэ бүр эднэр амар хурдан заяа. Тэр ингээд нэг 11-20 мэрэг гэд унаад тэг би 12 гэд тасралж байгаа байхгүй юу? Тэгээ тэгэхэд аль үжи ингээд бүр баах хүмүүс ирсэн заяа. Тэгээ бүр ингээд Монгол нэг хэрэг гарахаар ингээд ер нь энэ тэнд хэрэг гарахаар ингээд цагдаагийн ийм цэнхэр тооз мазаар ингээд хамгаалчдээ шүү дээ. Бүр тэгээ хамгаалцсан заяа. Тэгээ ингээд дөрөв талаас нь ингээд хүү оруулахгүй гэ. Тэгээ бүр ингээд хашаа зогссон.
Тэрэн дээр эднийх амар хурдан тэгээд тэр унтсан байсан юм байхгүй хайцсан мэдгүй авсан байсан. Яг тэр мөр нь л зам амыг бол өмнө урдсан. Шүн унтчих зассан гэсэн үг л. Өглөөс ирсэн чинь зүгээр шал өөр болсон шүү. Шал өөр шин зам ам тавигдсан. Зүгээр ингээд яг байнга ордог нэг газартаа ороогүй удаад нэг утсан чинь шал өөр газар болсон ч гэдэг баг шиг бүр амар хурдан. Зүгээр нүдэн дээр нэг барилга босчихдаг. Баригдчихдаг. Нэг мэдгэтэл нэг шинэ барилгатай болсон. Зүг баг угсарч. Тиймэрхүү юмнууд дээр амар хурдан. Солонгосын тэр юм амар гоё шүү. Амар хурдан. Тэг яаж арга хэмжээ авах амар сайн мэддэг юм. Тэр нь амар аавштай гоё дээ шүү. Тэгээд өөр чи одоо ингээд хэрвээ подкаст хийгээд хэрвээч гэжтэй ингээд хэлж байгаа шүү дээ. Цаашдаа ер нь яг ямар байгаасаа гэж ямар болгоё гэж бодож байна. Гоё л болгоё гэж бодлоо. Ямар ч юм гэж. Тэгээд мэдгүй тэгээд ер нь л хийгээл байл гэж бодож байгаа шүү дээ. Тэгээд ойлаа ер нь цаашдаа амар гоё авч явах хаа. Подкастаа гэж би зөв боддог. Тий боддог ч гэжтэй ер нь тех ёстой ахаа. Ёстой нь ч би тэгвэл гоё. Тэгээд хоёлаа зөвөр тууштай хийнэ. Би тэр та ингээд одоо сонсож байгаа хүн байвалаа. Энэ одоо юу яриад байгаа ингээд комент бичдэг хүмүүс бас байдаг шүү дээ. Тийм хүмүүсээ л бичсэн ч яах вэ? Бид юу ч наалдахгүй. Наалтахаа хориод энэ заяа. Наалтахаа болчоод ороод ирсэн. Тийм болцсон. Тийм болсон байгаа. Өөр чинь одоо өөрийнхөө талаар жоохон ярих уу? Тийх үү? За чи эхэл. Би эхлэх үү? За би нөхөртэй тийм ээ нөхөртэй байвал яах вэ? Нөхөртэй хүүхэдтэй. Тийм тэгээ солонгост бараг 7 жил болж гинэ үү? Тийм амьдраад 7 жил болж гин тийм. Тэгээд нэг тиймэрхүү. Ажлаа одоо л ажиллаа хийсээр байгаа. Тийм. Тэг битээр гэхдээ нэг амар сүртэй ажил мэл хийдгүй. Оюутан болохоор угаасаа тэгээ мэдж байгаа хөө Монгол. Тийм цагийн ажил хийн, шигдаанд ажиллана. Тэгээ ер нь хийж болох бүх юм хийн. За тэрийг дараа нь ярья. Тэгээд тийм байна. Тэгээд ямар ч лсэн одоохондоо л угаасаа яг нэг амар хийсэн юм гоо. Хийсэн юм алга. Тийм нэг тиймэрхүү л байна дөө. Би ч гэсэн их ялгаагүй л тээ. Би яг одоо сургуультаа сурч байгаа. Тэгээд сурахынхаа хажуугаар яг сурахынхаа хажуугаар ажиллаад байна уу, ажлынхаа хажуугаар сураад байна уу гэдгээ жоохон ялахгүй тиймэрхүү байдалтай одоо бол байгаа. Тийм. Тэгээд сургуультаа яваад тэгээд сургуулгүй өдрүүд те ажилдаа яваад. Тэгээд би 2 ажил хийж байгаа. Тэгээд орой нэг ажиллаа гээд өглөө нэг ажиллаа гээд тэгээд англи хэлний хамт англи хэлний сургалтанд явж байгаа. Тэгээд дээд ингээд илүү гарсан цагтаа тэгэл хичээл мичээлээгээл даалгавар маалгаараа хийж идэл ер нь бол 7 хоног бараг өнгөрчдөг. Өөртөө гэхдээ хөгжүүлэх гэдэг юм хичээдэг бид. Янз янзын юм шин юм гарвал би энэ хэлвэл. Шинэнд явъя л та. Шинэнд явъя л та. Таач цаг нь арай хөрөлцөхгүй л юм. Яг үндэ хоногийн 24 цаг ерөөсө хөрөлцөхгүй байгаа. Амар баг байна. Надад бол хангалттай. Тэгээ би нэрээ бас хүмүүс боддөг шүү. Тийм хүмүүс боддог. Одоо миний хүмүүс ингэ бодсон сонсож байна уу? Тийм. Тэгээд би хүмүүсаа бодуулдаг. Гэтэ мөнгө өгөхгүй л яваа. Гэтэ би хоол авч өгнө гэж хэлсэн. Тэгээд би авч өгсөн. Би дараагийнх дээр ч гэсэн би авч өгнө. Яа. Тэгээд тэгэл нэг тиймэрхүү солонгос гэхдээ солонгос юм сургуулиуд надад заяа. Ингээд кампус нь заяа. Ингээд жоохон хол. Тэгснэ яг нэг юм одоо хашааж байхгүй л дээ. Гэхдээ нэг газараа төлөрсөн байгаа надад амар таалагддаг шүү дээ. Тэгээ оюутнуудынхаа ингээд сурах орчныг амар гой бүрдүүлж өгсөн амар гой санагддаг. Манай сургуулийн үеэс ахгүй юу? Бүр ингээд хөдөө заяа. Тэгээд яг зүр уулын яг ингээд тэр хавар юу ч байхгүй заяа. Уулын мухар яг мухарт байдаг гэсэн. Тэгэхээр чи тэр чинь ингээд угаасаа сурхаас өөр юм хийхгүй. Тийм. Тэгээд доошоо нь явлаа. Юу сурагчдынх нь одоо цайны газар байна, дэлгүүр байна, тэг бүх юм байгаа. Тийм болохоор яг тийм зүгээр санагдсан. Тэгэхгүй болохоор одоо Монголынх чинь ингээд таарсан байдаг шүү дээ. Одоо ингээд жишээлбэл манай үеэл ингээд мөсийн 1-р байрнаас 7-р байр хүртэл ингээд хичээлдэг. Гүйдэг заяа. Йоо тэгээ хоцордог дандаа хоцроо бүгдээ зэмлээ. Тийм байсан. Тэгээд тийм юм байж хаар яг ингээд солонгос шиг нэг
газар төлөрсөн байх. Гэтэ би тэрийг гайхаад идсэн шүү дээ. Ингээд Монголын сургуулиуд ингээд хоцрол оруулдаггүй заяа. Гэтэ яг үүндээ ингээд Монголд амьдарч байгаа нөхцөл байдал нь яг ямар вүлээ тэрийг бас жоохон бодох хэрэгтэй санагдаад. Тэгсэн чинь Монголд ингээд энд бол хамгийн ихний хичээл 9-өөс эхэлдэг байхгүй юу? Тэгээ ингээд ажилчид ч юм уу нэг тиймэрхүү юм зөрүүлж байгаа юм шиг надад санагддаг байхгүй. Гэтэ яг ажилч гэсэн 9-өөс эхэлдэг л дээ. Гэтэ Монголд болохоор ингээд эхний хичээл нь 7-оос ч үл юу лээ. Амар ихтэйсэн шүү дээ. Би нөө Монголд сурч үзег болохоор мэдэхгүй л юм л. Тэгээд өөр сургуулиуд гоё. Манайх тэгтээ хизээ метротой болох юм бол намайг жоохон багт л метро ирдэг гэсэн. Тий. Гэтэ яхаар гоё ингээд яг Сөүлийн сургуульд орох тэгээд жоохон хөдөө сургуульд явах нь бас ялгаатай байна. Тий. Сөүл ингээд яг одоо ингээд хүмүүс амар их Сөүл рүү сургууль мургуулаар ирж байгаа шүү дээ. Тэгээд Сөүл өртөг өөр амар өндөр. Тэгээд монголчууд амар их. Тэгээд ажил олоход яг ажлын байр зөндөө. Гэтэ бас ингээд жоохон танилгүй ч юм уу тийм байх юм бол жоохон хэцүү. Тийм. Гэтэ би ч нөө хөдөө сурч ирсэн шүү дээ. Хөдөө болохоор бас хэцүү. Надад Сөүл арай дээр санагдсан. Тэгээд яг төлбөр нь ингээ юу заяа. Арай гайгүй заяа Сөүлийг бодвол гэхдээ тийчээ ажил олдсон амар муу. Тэгээд дээрээс нь цалин амар бага гэсэн юм байна. Тийм тэнгүүд угаасаа тэр жижигхэн газар чинь нөгөө нэг одоо ногоо могоо хураалцны тиймэрхүү л ажил болно. Тэгээ амар хэцүү тэгснэ 50,000 60,000 л ажил одоо вооны адил нэг өдөр нь илдаан нь. Тэгээд тийм болохоор амар хэцүү гэсэн. Тэнгүүд ингээ Сөүл чинь цалин бас гайгүй болохоор гайгүй байх гэж би боддог байсан. Яг тэр тухай дээ. Тийм бах тий. Намайг гэж ажилтдаг гэсэн. Би чиний жилийн дараа ирсэн шүү дээ төгсөөд. Тэгэхэд бол нэг өдрийн илдаан нь хэд 70 мал 60 мал байсан болов. Би хамгийн анх нэг 55 аваар ажиллаж байсан үйлдвэрт. Тийм тэгээд амар баг тэр үед чинь хоол авалт тусч. Тийм тэгээд тэр үед амар баг. Тэгээд нэг жижигхэн юм саамшилтай одоо ажил гаргадаг газар идэг. Тэгээд тийш очихоор ингээ манай сургуулийн хүүхдүүд бүгдээр очин заяа. Монголчууд амар ихтэй. Тэнгүүд тэндээс ингээ хэдхэн солонгос 4 солонгос ирэл 4 аваад явна. Тэгэл адтай 4 сонгоо. Тэгээд ингээ сонгон шалгаруулалтанд ордон шиг заяа ингээ бүгд игнээс уцаа. Тэгээд тэр солонгос хүн ингээ явж байгаа дундуур ингээ сонгож авдаг за чи наашир гэдэг. Тийм тэгээд дэж хүүхэн царайлаа хөхтүүд нь бол ингээ явцдаг. Тэгээд гайгүй би хатаа өндөр залуучууд нөгөө би санагсан тийм ажилд явцдаг. Тэгээд нөгөө намхан бондор тарган мархан ч юм уу тиймэрхүү хөрхөн тиймэрхүү охтууд нөгөө үлдчихдэг. Тэгээд тэр амар хэцүү гэсэн надад л ав. Тийм байна тий. Тэгээд бараг Сөүл нь хамаагүй дээр санагдсан. Тийм юм байна. Би болохоор яг чи шууд Сөүл ирсэн шүү дээ. Энд чанд очиод тийм. Тэгээд би ч бас азтай. Яг агч хоёр дээр ирсэн шүү дээ. Би ч бүр ухаан хоосон баг сүнстэй байсан. Яг агч хоёр дээр ирсэн болохоор арай тийм. Учраа олсон хүмүүс дээр ирж байгаа болохоор арай чам хөтлөөд явуулчих. Тэг яг нөө байрны мөнгө зөмтөлгүй. Тэгээд зөвхөн хичээлдээ яваад. Тэгээ ажиллаа хийж эхэлсэн л дээ ирээд нэг 14 хонжууд ч юм уу. Тэгэл эхэлж байсан. Анхны ажлыг дараа нь ярээ. Тэгсэн чинь нэрээ саяхан манай нөхрийн хамаатан дөнгөж төгссөн одоо төгсөн гэж жоохон хүүхдээ байхгүй жоохон хүүхд за жоохон хүүхд юм да. Тийм ээ жоохон. Тийм төгсөн нэг эрэгтэй хүүхд тэгсэн чинь найзууд нь ийш ирсэн шүү. За тэгсэн чинь наашаа ирнэ. Хүүстэй ажил хийн алан талнаа амар тэгж ярьж байна. Тэгээд тэгсэн чинь манай нөхөр гээж одоо хэцүү штэ. Чи сурахаар ирээд ингээд чи бүх юм өөрөө олно. Чи Монголд ажил хийж үзээгүй байж одоо тэг ирэхээр юм хэцүү штэ. Өгөөний ингээд өөрийнхөө төлөө хэлэхээр ойлгохгүй заяа. Тэг наашаа ирнэ гэсгээд тэнгууд найзууд нь л одоо халаад байна л гэж хэлсэн гэ тэгээд байгаа байхгүй юу. Надаа сүлд ингэж санагцсан. Ингээд хэдүүлээнд ингээд яг ажиллаа гэж хичээлээ гэж явж байгаа шүү дээ. Тэнгүүд хичээлдээ төвлөрөхөөс илүү ажилдаа төлбөртөө төвлөрөж жоохон амьдраад байгаа шүү дээ. Ихэнх нь гэтээ бүгдээрээ биш. Тийм. Яг хэсэгэн хувь нь бас яг тийм. Тэгээд угаасаа ингээд зарим нь бол ингээд яг зөвхөн мөнгө олохын төлөө сургуулаар ирээд тэгээд зүгээр бизнес сургуульд монголчууд бүгд л мэдж байгаа шүү дээ бизнес сургууль гэдэг. Тэгээд бизнес сургуульд зүгээр орчдөг. Тийм хүмүүс амар их байгаа. Тэнгүүд тийм сургууль сурж байгаа хүмүүс ингээд монгол руу ярихдаа амар юм би 7 хоног нэг 2 өдөр сураад бос өдөр нь ажилчдээ штэ ч юм уу. Тэ амар боломжийн ингээд ярьчдаг юм шиг надад санагддаг. Тэгэнгүүт ингээд Монголд байгаа хүүхдүүд 7 хоногийн 2 3 өдөр юм чам бос өдөр нь ажиллаж ч юм уу. Эсвэл
ингээд жижигхэн хөдөөний сургууль ч юм уу эсвэл Сөүлд байдаг жижигхэн бизнес сургуульд орчингууд ингээд дан гадаад үстэй тэнгүүд тэр хичээл нь амар юм үр дүнтэй биш. Тэгээд яг ингээд сурыг гэсэн биш яг мөнгө олъё гэсэн хүмүүст нэг юунд оронгуудаа тэд нэртэйгээ жоох уусч тийм шиг санагдсан. Тэгээд дээрэс нь ингээд одоо бид нар энд ингээд бас хүн амтнаас мөнгө зээлж мэлэх үе зөндөө байгаа шүү дээ. Ингээд юм зумаа болох юм гэсэн үе зөндөө байгаа. Тэнгүүд яг зээлээд бид нар тэрийг төлж чаддаг. Ингээд ажил хийгээд амралтаараа ажил хийгээд зээлсэн мөнгө өөрсдөө төлөх юм боломжтой байдаг. Ажлаа олоод ажлаа голохгүй хийх юм бол тэнгүүд Монгол тэр нь амар ихтэй санагдсан. Ингээд нэг хүнээс мөнгө зээлжүүл тэрийг буцааж төлөхөд ингээд 1000 ажил хийсэн ч гэсэн тэрийг ингээд төлөхөд амар цалин угаасаа бага. Тийм тэгэхээр амар жоохон хэцүү санагдсан. Тийм болохоор ингээд Монголд байгаа оюутнууд энд ирээд байх нь илүү амар юм шиг тэгээд үзээд юм шиг санагдсан. Тийм надад бодлоо. Миний бодлоо өөрөө чадвал болно л доо. Тэгээд яаж чадахгүй уус ихэндээ хүн тэгж чаддаг юм дөө. Гэтэ яг энд тэтгэлгээр ирж байгаа амар олон хүмүүс байгаа шүү дээ. Тэнгүүд хэрвээ чадж байгаа бол хэрвээ ирмээр байгаа бол яг тэтгэлгээ аваад яг Солонгост ирж сурыг гэж бодож ивэл яг TOEFL-ийнхоо оног аваад дүнгээ сайн гаргаад тэтгэлгээ аваад сурна л гэж бодож байхгүй. Ирээл яг хамгийн багадаа шүү дээ. Ядаж нэг 50% тэтгэлэгтэй сурвал яг сурсан шиг сураад хажуугаар нь ажиллая гэд амьдралаа аваад явчих миний бод боломжтой. Хэрвээ тэтгэлэггүй ч юм уу эсвэл яг нэг тийм яг гэр мэрлүүгээ мөнгө явуулна гэсэн бодолтой ирж байгаа бол ялангуяа 10 жилийн төгсөөчтэй тэгж ирж байгаа бол амар амьдрахад жоохон хэцүү. Тэгж хантраад буцах магадлал амар. Эсвэл хаарлах гэж. Тийм. Тэгээд манай сургуульд ч гэсэн амар олон ч гэж би хэлж чадахгүй л дээ. Зөв ер нь ингээд эргэн тойрноос хараад хахад ингээд хэлний бэлтгэлтэй сурж байгаа их сургууль руугаа оронгуудаа буцсан ч юм уу эсвэл харалцсан ч юм уу тиймэр хүмүүс мэрсэр байгаа. Гэтэ миний мэдхгүй бас хэд байгааг би ч гэсэн мэдхгүй шүү дээ. Тэгээд зөвхөн тийм асуудал биш өөр асуудал байсан ч байж олно л доо. Гэтэ ингээ найзууд унц ч гэсэн яг сурж байгаа тэгээд сүлдээ төлбөрөө төлөхөө байлангуудаа харалцдаг хүмүүс үндэд нь шүү дээ. Ер нь бол тийм тиймэрхүү юмнууд бас миний бодлоор амар юм хэцүү юм нь жоохон тийм санагдсан. Тэгтээ бас хэцүү шүү. Энд чи бас ер нь хэцүү. Манай тэгтээ нэг тэтгэлэг гэсээс манай үеэлдэг байхгүй юу? Бас энэ чи нөгөө нэг чи мэдээ. Тэгсэн тэр айгу мундаг заяа. Ер нь ингээд толгойтой хүмүүс ер нь гайгүй явчихсан юм шиг хамаа. Эренгүүдээ топкийнхаа оног аваад тэгээд тэтгэлэг аваад гайгүй сургуульд ороод тэгээд тэтгэлгээр төлбөр төлөхгүй яваад тэгээд одоо ажил хийдэг ч гэсэндээ ажил хийж байгаа мөнгөөр дандаа аялдаг. Тийм яг уул нь л тийм баймаар байгаа байхгүй юу? Солонгосоос ч ингээд бусад улс руу виз өгсөд амар гайгүй байхгүй юу? Тэгээд Монголоос тэгээд ер нь гарах магадлал нь өндөр. Ер нь гарна. Гэхдээ хамгийн давуу тал нь Солонгосоос хаашаа бол хаашаа нислэг бүх юм байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь Монголоос явснаас хамаагүй хямдхан. Тэгээд дээрэс нь ажлын амралтаараа ажил хийгээд аялах мөнгө олох амар боломжтой. Тийм нэг охин байгаа. Тэ надад тэт айгу мундаг санагдсан нэг толгойтой угаасаа багын л амар онцордог. Яг анхнаасаа яаж хичээлийн тэр жоохон үлддэг юм шиг санагдав. Яг гоо 10 жилийн суурь одоо би бол жинхнээс алтан дундаж байхгүй. Би ч гэсэн алтан явсаар л байна. Тийм амар сүртэй ч онцордгоо муу ч бас сурдгоо. Тийм. Би бас яг сургуультай 100% төлбөрөө төлж сурдаг. Нэг бусад мундаг хөлтөч тэтгэлэг аваагүй. Яг төлбөрөө төлж сурж байгаа. Тийм болохоор жоохон яг нэг амар хэцүү гэж хэлхийн цаашаа. Гэхдээ яг ингээд хэрвээ ажил хийгээд явж байгаахын оронд яг угс ажил хийж амьдрах мөнгө олно л та. Гэхдээ ингээд арай их цагийг хичээлдээ зориулсан бол гэж бас жоохон бодогддог шүү. Анхнаасаа одоо ч төгслөө тийм. Би бас яг тэгж бодож шүү. Хэлний бэлтгэлд багтаал онц сурхандад айшин тий ингээ илүү ер нь гэхдээ хэрвээ Солонгос цаг химний гэж бодож байгаа ч юм эсвэл жоохон хурдан бакалавр гэж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд Монголд хэлнийхээ оног аваад тий шүү дээ. Тэнгүүдээ энд ирээд хэлний бэлтгэлд яг сууж болно л доо. Гэхдээ нэг 6 сар ч юм уу. Тийм тэгээд суугаа шууд 2 жил мэх юу вэ? Би 2 жил тэгж явах гэсэн надад ирсэн. Би ч бас баг жил 6 сар хэлний бэлтгэл суусан болохоор тэгээд санагдсан ш надаа. Тийм шүү. Тийм байна. За тэгэл өөр тэгээд цаашдаа ямар нэг сэдв авч ярих ч юм уу эсвэл юу ч хамаагүй. Тийм нөр ерөөсөө юу ч хамаагүй.
өөртөө тохиолдсон гоё явч юм уу, аим шиг явтал ч юм уу те. Ер нь хамаагүй хосын харилцаа, гэр бүлийн харилцаа гэл ер нь бүх юмыг яа. Гэхдээ ер нь хүмүүсийн ярьдаггүй зүйлүүдийг хөндөж ярэ гэж битээр амар бодож байгаа. Ялангуяа солонгос хүмүүсийн талаар биш зүгээр ингээд өөрсдөө мэдрэмжийн талаар тиймэрхүү талаар ярина гэж бодож байгаа. Тэгээд тэгтээ битээр айгүй хөвгчлөлтөө хүмүүс шүү. Одоо жоохон бие бариад таньж жоохон даруухан хүмүүс шиг санагдаж магадгүй. Тэгтээ мэдж байгаа хүмүүс мэдж байгаа. Ийм биш штэ энэ хоёр. Сүүлдээ жоохон инээднээс маань залхаж багадгүй. Гэж бодож байдаг. Мухай инээдэг. Гоё инээнэ. Зүгээр жоохон чанга инээдэг гэж инээдэггүй. Андаа манай ээж зэмлдэг гэж нэсэн. Тэгээд өөр гэх юм бол нэг тиймэрхүү байна. Тэгээ ер нь яриад байвал зөндөө сэдв байгаа. Ялангуяа Солонгост анх хийжсэн ажил мэжлгээл тий анх ирээд яаж исэн мааж исэн хаана амьдарч исэн ч юм уу л ингээд бид хоёрын энэ подкастыг хүмүүс сонсвол ингээд бас ийм хэцүү юм байд юм ба штэ гэж бас жоох ойлгож магадгүй байх миний бодлоо. Одоо Солонгосын гоё юмыг зөндөө л влогоор харж байгаа штэ. Тэг влогоос гадна ер нь Солонгост амьдарч байгаа хүн болгоны стори дээр дандаа л гоё газрууд идэв штэ. Тий яг гоё зөндөөлтөө. Тэгээд хэцүү юм мэдээж оруулахгүй л тий. Яг үндэ ингээд ажил ч юм уу ажил дээрээ сэгсэн юм байх та хизээч стори хөө оруулахгүй штэ. Тий яг ганц хоёр тиймэрхүү ажлынхаа юм зам оруулдаг хүмүүс байдаг. Тий стори reels болгож оруулдаг хүмүүс байдаг. Гэхдээ тэрнээс гадна л нэг байхгүй гэж би бодож байна. Би ч гэсэн тэгж бодож байгаа. Амар халуун байна тий. Амар халуун байна ёо. Бид хоёр эхэндээ жоохон юмнуудаа ажиллуулж чадахгүй яагаад мик энэ соёлж байгаа юм бол гэдгсэн чи арай асаад байсан юм байна. Шууд хэлүү байсан байна. Тэгээд хэрвээ ингээд одоо ингээд яг нэг эхнийхийг нь жоохон хүмүүс сонсч магадгүй штэ гэхгүй юу? Яг сонсч магадгүй сонсч магадгүй. Яг цаашдаа хийгээд ирэнгүү сонсдог хүмүүс ингээд хүмүүс нэмэгдэн штэ. Тэгвэл бас ингээд тэд нэр тиймэрхүү юмны талаар яриараа ч юм эсвэл Солонгост иймэрхүү юм яадаг юм адаг вэ гэдэг юм бол бас юмыг тиймэрхүү юмнуудаар нь өөр хэмдээ ухаж байгаа юм байна. Юмыг болоо сонсч ярьж магадгүй. За тэгээд хоёлоо эхнийхээ юугийн хэсгээ дуусгах юм уу? Тий. Угаасаа эхнийх юм чинь нэг урт байхгүй. Одоо энэ барыг хасаар байгаа нэг бүсрээл нэг 20 хэдэн минут л болох миний бодлоо. Тэ нэг сүртэй хасаад байх гэсэн үг байгаа хаа. Миний бодлоор инээж байгаа. Ингээд дундуур нэг жоохон чимээгүй болсон хэсэг мэсэг тэгээд тийм тэг жоохон илүү дутуу ингээд жоохон ээрж мэрсэн хэсгийг хасах юм бол жоохон хасагдах байх гэж би бодож байна. Тийш нэр тэгээд бид тэр подкаст тэгэхээр ингээд амар их подкаст хийдэг юм байгаа штэ. Тийм амар их хүмүүс байгаа. Тэгээд ингээд амар адилхан болчихгүй гэж миний хувьд л зөв би өөртөө дотор амар яна адилхан болчих юм гонигтай байхаа гэж бодлоо. Яг уу би бас тэгж бодсон л доо. Гэтэ яг ингээд одоо хэдүүлгийнх нь хүмүүс амар их мэдгээд бидний нууц байна. Тэгээд өөр яг уу тэд нар яг уу ингээд мандуулын ягч байна тийм тэд нар ихтэй ингээд амар юу би хамгийн зүгээр ойролцоонд бидний нууц ч тийм ингээд юу ч хамаагүй ярьдаг. Бид хоёр бидний нууцын пенүүд байгаа. Нэрээ тий. Тэгээд улаан ногоо ягаан шар улбар шар тий пен байгаа. Тийм, ер нь бидний нууц ингээд юу ч хамаагүй ярьдэн штэ. Тийм болохоор ингээд жоохон адилхан болж магадгүй гэсэн бодлоос. Тэгээд өөр ингээд Америкт ч юм уу эсвэл энэ тэнд байгаа охтууд ингээд бас жоохон тиймэрхүү юм одоо ярьдаг подкаст хийдэг хүмүүс байгаа штэ. Тэнгүүд бид хоёр зүгээр Солонгост байгаа. Тэгээд Солонгосынхаа талаар тэгээд Солонгос Америк байгаа Швед бас нэг хоёр хүн байсан шүү дээ тийм. Тэгээд өнцгөөс ярьж байгаа болохоор арай өөр ахах гэж бодож байгаа. Тэрнээс шүү байгаа подкаст хийдэг хүн байхгүй зандаа влогерууд байдаг болохоор тийм подкаст бас хийж үзүүлээд юм лээ л гэж бодсон юм битээ. Тийм болохоор жоохон өөр байж магадгүй. Жоохон шин. Одоо ингээд битээр өөрсдөө Солонгост байгаа зэ. Тэнгүүд Солонгост байгаа юм Солонгост басан ч юм уу те нэг тиймэрхүү влог биш подкаст хийдэг хүн байна уу би бас хайж үзчихсэн аахгүй. Би ерөөсөй байхгүй. За яа. Тэгэл дандаа л ингээ Америк эсвэл Монголд байдаг. Тэгээд ингээ заримдаа ингээд одоо нөгөө нэг MJ радио би амар сонсохгүй. Тим юм дээр ингээ Солонгос тим юм болсон ингээд тэр амар дотн санагддаг аюулсан. Миний нутгийг яриад байгаа чинь. Тэгэхээр ингээ Солонгостой холбоотой юм сонсохоор амар гоё санагдаад байдаг болохоор энэ бас байгаа хүмүүс
бас сонсвол жоох ингэ зовлон нэгтэй хантай байна гэж бодож байна. Нэрээ ч бас энэ эмхтүүд шүү гэл тийм байгаасаа гэж бодоод бас хийж байгаа. Мада. Тийм. Тэгээд энэ үртэл бидэнтэй хамт байсан баярлалаа. Дараагийн дугаараар дахиад уулзцгаая. Баяртай.